За орой мэнд баг. За орой мэнд. Өнөөдөр хоёлаа нөгөө Аманг Зарингийн аав Ирмэлжин самдунг байна гоо тий. Ирмэлж гэж одоо юу гэсэн үг юм бэ? Ирмэлж гэдэг нь үү? Ирмэлж гэдэг чинь одоо Ирмэл Зарин байхгүй. Уг нь бол аав нь. За. Ирмэл Зарингийн хүү самдан гэж хүн байсан юм байна. Зөв. Тэгээ одоо нэг хүн юм болов Ирмэлжин самдан гэж нэг хүн юм болов гэж. Ирмэл Зарин гэдэг нь Аманг Зарингийн бүр өвөө гэсэн үг юм байна. Өвөө тий. Ирмэл Зарингийн хүү Ирмэлжин самдан гэдэг одоо энэ дархтын хар дархтын түүх одоо нөгөө тэр тадын нөгөө он жилүүд удирсан тэр ном судар бичиг тойрол түүхэн нөгөө ном зохиолууд бол байнга явагддаг тийм хүн байхгүй. Тэгээд тэр Ирмэлжин самдан гэдэг болтоод тэр 1910 хэд онд Өвсгөл аймгийн дархтын хүрээ гэж одоо зөөлөнгийн хүрээ Эрдэнэчин төмс мөн одоо том хүнд байс анх үүсгэн байгуулагдахад тэр хүрээнд одоо агарам цолтой нэлээд том дээгүүр дээдэн дан мянгадах тийм дан нарын нэг нь байсан байгаа. Одоо агарам лам байсан юм уу? Чухам ямар үдэн хийдэг байсан, ямар чухал байсан их том. Тэгээд Тэнгисийн багш нэртэй. Тэнгисийн их багш нэртэй байдаг байхгүй. Одоо түүхэн номон дээр Тэнгисийн багш буюу Ирмэлжин самдан гэж явдаг бичигдсэн байт юм байна лээ. Тэрийг одоо энэ маш сайн мэдэх хүмүүс нь оперуугаа юм хүмүүс бас судалсан байт юм байна дээ. Тэр мөн саяхан 1900 оны ихэр үеийн амьдарч байсан хүн болтоо. Тэгээд энэ хүний болохоор лам гэхээс илүүтэй ер нь тусгай бас тийм бөөгийн талын шид давхар ер нь байцж байсан маш том оюунлага тийм л хүн байсан юм шиг байгаа юм ер нь бодоод байхад тэрээрээ тэр 1920 хэд онд одоо нийтийг хамарсан хэлмэгдүүлэлт явагдаж бүх хүрээ хийдүүд утгад орж шатж бүх лам нарын ерөөсө том баг гэхгүй барьж авч газар дээр нь цаазаар авч буудаж хэлмэгдүүлж байсан үед байгаа юм. Тэгэхэд ч одоо тэр Тэнгисийн голдоо ерөөсө ямар юм дөхөөжгүй тэндээ тэр Тэнгисийн багш нэртэй тэнд сууж байгаад одоо нутгдсан байдаг тэр Тэнгисийн тэгээд тэр Тэнгисийн голдын овоогоод тэр овоо мовоо одоо тэр Ирмэлжин самдангаа одоо тахиж барьдаг бүх хотлолоо тэр овоо мовоог нь тахиулдаг тийм хүн байсаар байгаа. Тэгээд өнгөрсөн байдیں۔ Тэгээд тэр хүний яагаад тэр тухайн үеийн тэр ногоо малгайтан байд юм уу тэр улс төрийнх нь талаар тэр хэлмэгдүүлж тэр том лам яагаад барьж авч аваа чаагүй нэг ирж байцаалч аваагүй байдیں۔ Ерөөсөө хамгаалдаг юмтай байна тий. Харин тэгээд дураараа тэгээд орон нутгатаа тэгээд Тэнгис их багш гэж хөндлүүлсээр байгаа. Тэгээд өөд болсон байгаа юм. Энэ хүний нэг том гавьяа байдیں۔ Одоо хэрэн тэр Тэнгисийн голын нэг аймаар юм хясалд байд юм л да. За. Ийм дөрвөлжин хайрцагтай. Улаан ногоон цагаан өнгийн гурван өнгийн чухам ямар юм шавар юм уу? Одоо тэр үеийн баримлын шавар юм уу? Юу юм тийм одоо тэр хосон сордгэд нэрдэг тийм газар байсан. Тэр яагаад тийм залсан тэр хатан залдсан байдгийг хонмолд явахад хүн амьтан бүгд л мэднэ. Тэрийг ерөөсө авч болохгүй дөхөж болохгүй гэж захисан юм гэсэн тэр одоо аянг буугаад ерөөсө болдгоо. Тэр Тэнгисийн голоор тэр аймаар хад хасааны доогоо тэр мал амьтанд аянг буугаад хүн айл амьтанд аянг буугаад тэгээ болохгүй байхлаар нь тэр самдангua тийм аянгнаас хамгаалсан тийм тэр нутаг орондоо өөрөө бүтээгээд тэр залсан тэр юм гэнэлдээ одоо тэр хайрцаг мэцэг нь хувхарцсан тийм тэр хясаа хадны юм юун дээр байж байдیں۔ Тэр самдан тэрнээс хойш тэр аянг гайг болсон. Тэрээс хойш ерөөсө манай Тэнгисийн гол нэг бүр өнчин ишгэн аянг буугаагүй байхгүй. Одоо өнөө хүртэл тэрүүн дөхөж болохгүй. Тэгээд тэр аянгнаас хамгаалсан тийм Тэнгисийн багшин хийсэн юм тэнд хатан залсан. Та зүгээр тамхиа татвал тат. Тэгээд Ирмэлжин
самдангуйч одоо манай өмнөх дугаар дээр яригдсан арай зарингийн биш аманг зарингийн аав тий. Тий. Аманг зарингийн аав. За түрүүчийн дугаар дээр бас аманг зарин, жимби зарин гэж яригдсан. Тий. Жимби заринг бас та нэг бас холбоотой түүхээс нас ярьсан. Тэр түрүүчийн дугаар дээр бас тэр ховсын эрдэм чадaltaй байсан гэж нэг яригдаад өнгөрсөн. Ярих гэж хатан би бас байлуулсан ба. Та тэр ховсын эрдэм чадлаа үзүүлсэн түүхээс нэг яваалцаач. За тийм ээ тэр за яг хуу Тэнгисийн багш Эрмэлжийн самдан гэдэг хүний тухайд бол тийм байгаа юм. За тэр Жимби зарингийн хувьд болохоор энэ бол их янз янзын аль аль талаараа шидтэй их Мундаг зарим. мундаг их нотлогдож байсан. Тэр орын бартгүй холын хүмүүс нотлогдож байсан. Түүгээрээ ч одоо тэр хаасан бог тааны даалгавраар гэсэн иргэлзээ байдаг юм шүү дээ. Тэр жалхан судах Дамдан Бадар гэдэг хүн зарин тэр очж байдаг нь ч бас тэр өөрийнх нь тэр хүч чадалтай бас холбоотой байсан юм шиг байгаа юм. Тэрийг нь бас бог таамч байд юм уу эсвэл эрж хайж яваад очж байсан ч юм бидүү сургууль сурсаар яваад тэгэхдээ Жимби зарим бол бас их хүч чадалтай идтэй шиттэй байсан. Өр нотлоготой бүр тав тодорхой байд юм яриан тэр одоо ховсын тал дээр бол маш аюултай. Өр нүд ирмэх зураг ховсолцдог. Нэг тэр бүр болцсон бүр юу яриа байдیں۔ Бодтоор бараг болж байсан тодорхой тэр хүн бүх хүн мэддэм шиг байгаа юм. Тэр хүн үеийн тэр бөгөө яадаг хүмүүс. Тэр айлын нэг айргины найр болсон юм байна. Тэгсэн одоо Жимби зарин очоод тэнд нэг тэр айргины найран дээр очоод унганы найран дээр очоод тэгээд айрг мэрэг уугаад нэг айл өргөдөж залгаж очоод нутах юм. Одоо том нэртэй хүнтэй ингээд тэгээд сууж байтал хоёр охин тийм 16 7 настай тийм хоёр охин нөгөө хөгчнийг чинь дооголж байна гинэ хараад байсан дооглоод одоо инээж хөхрөө тэгээд байр гинэ хоёр охин тэгэнгүүт нь тавган дээрээс нэг харуул аваад өгцөн байгаа юм. Нөгөө хөгшин настай хүний хишиг гээд авахгүй л харахгүй аваад иддэг л байсан нөгөө бас Монгол ёсоо. Тэгээд нэг жоохон харуул аваад өгцөн хоёр охинд миний хүмээ гэдэг аваад өгцөн. Тэгээд нөгөө хөгшин чинь мордоол гараад нөгөө найр тавсан мордоол гэртээ харьцсан байгаа юм. Тэгээ гэртээ ирээд сууж байтал чинь одоо хоёр мортой нөгөө хоёр охин чинь давхсан цэгээрээд хөгчний гадаа хийсэн бууж байна гинэ. За. Тэр чинь нөгөө багцууд хөгтдгээ хөргөн олон айл бас нэг годор ингээд сахалтаараа сууж байсан байгаа юм. Даавынхаа хөөгтүүдтэйгээ олон хоёр өдөртөнгөр айл. Тэгсэн чинь тийм хоёр хөөхөн давхсан цэгтэй ирэнгүүт уяанд мороо буун хараад уйд тавьчаал давхсан цэгээрээ Жимби зарингийн гэр рүү орж гинэ. Нөгөө гэрд нь дөндөөд олон хүмүүс байсан байгаа юм. Давхсан цэгээрээ гүйж орж ирэнгүүт нөгөө хоёр хүүхэд чинь хоёр охин чинь Жимби зарингийн хоёр талаар нь хөдөлгөөд нь тэргээд тэгээд тарих толгоог нь үнсэж бариад бараг тэгээд ерөөсөө ингээд хоёр талаас нь тавирал ерөөсөө тий тэгээд ерөөсөө бөө юм болсон байгаа юм. Нөгөө хүмүүс ч бүр гайхаад тэгээд тэгсэн Жимби зарин инээгээ сууж байсан байгаа юм. Тэгээ инээгээ сууж байсан яасан байгаа юм. Одоо дахиад нэг тавган дээрээс бяцлаг авсан байгаа юм. Нэг бяцлаг аваад зүсэлт нэг хэсэг хоёр тийм бяцлаг аваад хоёр охинд өгсөн байгаа юм. Ингээд нэг үлээгээд өгсөн байгаа юм.
Тэнгүүт нөгөө хоёр нөгөө хүзүүдээ тэрврээд аймаар болж байсан хоёр ч нөгөө бяцгаа идчихэд төрхөн болж байна. Гэнт одоо тийм тэр үед юу охтууд бартгаа хүн арих тарс ус согтно гэж мэдээж байхгүй шүү дээ. Гив гэнт л одоо ухаан нойрноос хэлсэн юм шиг болсон Ховс нь байна. гараад. Ховс нь гараад нөгөө ховсоо буцаачгүй юу. Тэгэнгүүт л нөгөө хоёр ч бүр ичж өгөхөө шахаад бөө юм болсон байгаа юм да чинь. Бараг 60-70 настай тийм хөгшин хүнд бараг хайртай сэтгэлтэй бодлоо мэрдэ гэж таяр гэж ингээд ирж хөлөөд тэрж үнсдэнэ тэрэ болоод тэгж байсан хоёр чинь бибгэн ухаан нөгөө ховсны гарчингууд нөгөө дүүч зовоод болохоо байгаад харах газар олж задаад болохоо байсан. Одоо дахиж миний хүүдүүд битээ тэгж настай хөгшин шоолж байгаарэ өмнөөс хойш. Ястаа болдгоо юм шүү. Та хоёрыг яах вэ? Зориуд та хоёрыг нэг хүн амтан доогдоод байхдаа чинь зориуд та хоёрыг ингэж нэг ичээгээд тавья гэд нэг хашраад гэж бодоод тэгсэн. Нөгөө хоёр бяцлаг дээр нөгөө хоёр охинт нь humгүй гараад мороо хумарч байгаа тэгээд давхиад хариулсан байгаа. За тэр нөгөө нэг юу гэлээ штэ сайн нөгөө богд хааны зараалаар ирсэн байж магадгүй гэд нэг хутагт ирсэн гэсэн штэ. Тий. Тэрний талаар түүхээ яриач нөгөө гол гардаг. Тий одоо тэр өлийнхөө гол одоо нутглаад голынхаа урталд одоо голынхаа цааталд ингээд жимби зайр нь нутгалж байхад ер нь нэг бүш удаа очсон гэсэн байд юм шүү. Аа за. Тэр жатхан цуцдаг Дамжин Базар гэдэг хүн. Тэр очихдоо сурсаар яваад оцсон байгаа юм тэр үлээ Тэнгисийн өлийн голд нутгалдаг жимби зайрын хаан байна гэж анх очихдоо тэгээд сурсаар яваад ингээд олж очоод голынхын цаана ирээд гол гарч болдгоо. Тэгэнгүүт нь одоо тэр нутгийн хүн амтан голын цаана байхад тэндээс хашиг яаж байж хэд авцлаад жимби зайрын ийм хүн ирсэн байна. Нааш ирж голын хэрэг дээр хүрээд ирэх боломж байна уу гэдэг хэд хөргөөсөн байгаа юм. Тэгтэн тэр жимби зайрын голын нөгөө талд ирсэн байгаа юм л да. Тэр нөгөө нэг усаар гардаг модон салтай. Тэгээ ирээд гарч ирэхгээс нөө сал дээр гарангуут нь салан живчих гээд болдгоо нөгөө ганц жимби зайрын даадаг нөгөө салт. Ганцхан жимби зайрын зогсож. Тийм. Уг нь бол нэг 3-4 хүн суучхад гарахад бол санаад авахгүй гарчдаг тийм сал байсан байгаа юм. Хоороо гацуураар хийсэн. Тэгэнгүүт нь тэр голын нөгөө талаас хашгирсан байгаа юм да нөгөө залхын тоодох Дамжин бодохгүй. Өө ах минь та надаас битээ. Би тань дээрээс муу юм хийх гэж ирээгүй. Та яраас надаас айлт байхгүй та наад олон дагуулуудаа зүгээр голын хэрэг дээр үлдээч түрээд ирээ. Би таныг айлах юм биш. Надаас яраас айлт байхгүй би муу санаа агуулаагүй яваа. Гэхлээр нь жимби зайрын нэгэн харж байснаа буцаж салдан дээрээс буцаж цаашаага буугаад хэсэг тэр хүн зур тэгэл буцаа сал дээрээ гарахт нь нөгөө нэг живчээд байсан салтан нэгэ зүгээр хөвöd гараад ирж байсан байгаа юм. Тэгээд тэр яаж юун тухай ирж уулзсан тэгээд тэр голын хэрэг дээр уулзаад тэгээ буцаж байсан байгаа юм тэр залхын цуцдаг Дамжин. Наа дагуулнууд гэж одоо нөө жимби зайрынгийн онгодуудыг хэлж чинь тийм ээ. Тий одоо наад дагуулнуудаа ихтэй бас л тэр залхын цуцдаг Дамжин Базаргаа болоход бас л энэ хүний хаан хэдийн юм юу олон хичнээн юм дагуулж ирж байгааг бас мэдчил байсан байгаа юм л да наад дагуулнуудаа буулгаж гэхдээ тэр баахан олон онгодууд юмыг яаж мэдхүү ямар ч хүн намайг ингээд хаа холгоцоос ирээд байгаа юм гэсэн бас нэг би хамгаалагч нараа бол ер нь 100% авч утсан байгаа юм да тэр голын хэрэг. Тэгээд ямар хэрэгээр ямар уулзаантай тийм чухал хэрэгтэй дам мороор морин өртөөгөр энэ хол газаас 1000 гаруй км газар ямар зорилго та очиж байсан уу тэр бол угаасаа тодорхойгүй юм байд юм байна. Тэр нууцлагмууд байдалтай байгаа. Одоохын саяны энэ яриан дээрээс надад нэг асуулт байна. Одоо энэ айхтар бөө зарим удаагууд чинь өөрт нь юу тохиолдож байгаа, хэн ирж байгааг ер нь мэддэг тийм одоо ээж чадaltaй л байгаа. Чадaltaй байдаг. Тэгэхээр одоо тэр Жалхан цудаг Дамжин Базарыг ирж байхад
зүгээр юм асуух шиндаа гэж одоо нэг мэдхгүйгээр хамгаалтаа дагуул явж ин гэхээр тэр жалхан цудаг Дэмдэн Баазаргаас өөр хаалттай байна гэсэн үг одоо. Тийм л Юмаа байна. мэдүүлэхгүй гэсэн үг юм тий. Өөрөө тийм л байна. Тэрнээс ш одоо тэр Тий. лалдан ямар бас мэднэ үстэй тэр цаад Нөгөө юу болж байгааг. Энэ бөөгийн юунд бийм байдаг. Ямар хүчтэйгээс нөгөө жалхан цуцах Дэмдэн Баазар гэдэг хүн маань өөрөө болоход зүгээр энгийн хүн тэгсэн мөртлөө төрийн хүн байхгүй юу? Төрийн одоо том өндөр албан тушаалтай өөрөө мөн хувилгаан. Тэгээд хутагт хувилгаан хүн. Тэгээд тэрнээсээ гадна нөгөө хүний эрхэлдэг гол зоодог ажил нь төрийн ажил. Одоо төрийн сүлтэн дараа төрийн тийм учраас төрийн сүлдний цаанаас ямар ч шийдтэйгүй нэг юм харж чаддгүй. тэгээд төрийн сүлтэн шүү гэдэг. Төр нөгөө төрийн төмөр гээд төр төмөр нүртэй гээд төрсөн хүн махан нүртэй байд юм аа гадаа одоо тэр бөөгийн хиллэгэнд ордог байхгүй юу? Бас. Тийм учраас нөгөө төмөр нүрийн чинь нэгт цаана ямар хүн та ямар учиртай хүн байгааг тэгэхээр тэр хамгаалт харагдах байгаа хаалтан төрийн сүлтэн тийм төрийн нүр төр гэдэг бол ямар ч шитэн төрийн цаана нэвтрэх чадвар байдаг. Тийм тэр утгаараа тэр бас нэг асуулт. Тэр нөгөө юу гэдэг лээ? Төрийн эсрэг бүлдэг бөө байсан гэдэг байгаа тий. Бөөнөр байсан гэдэг байгаа шүү дээ. Төрийн тамганы дор хавхарч бүлдэг бөө байсан гэж ярьдаг шүү дээ. Тэр одоо тэр бөөнрийг чинь тийм одоо төрийн нэр дор төрийн өмнөөс одоо бөөдөг тэр бөө гэдэг нь одоо тэр манай за яг тэр Жимби Зайрангийн хувьд тийм байсан тэр хүнчгэл мөн тухайн үед тэр өөрөө хамгаалтаа тэр Дэмдэн Баазаргаа очиж байлаа ч гэсэн тэр хүн бол хувьдаа юм хийх гэж очоогүй. Бас л төрийн талаар хийх юм бас төрд бол бас юм хийх чадвартай хүн байсан байгаа юу? Одоо та төр тэрсэлж исэн тийм бөөгийн тухай сонсч ирсэн үү? Төр тэрсэлж байсан бөө бол ер нь байхгүй. Би нэг ганц хоёр хүнээс сонсч ирсэн байхгүй. Төрийн тамганы дор хавхарч бүлдэг гэдэг. Одоо жишээ нь одоо нэг энэ хүнийг цаазаар авсгаач гэдэг юм уу? Энэ хүнийг гэнтэн тарцгаа гэдэг ингээд тамга тарцсан баг. Тэр тамганы завсар авахарч бүлдэг. Төрийн эсрэг ер нь бөөнөр ч надад төрийн эсрэг хийж бүлэхгүй гэдэг тийм андгаа тангарахтай шүү дээ. Тэгтэл тийм зан үйл хийдэг тийм төрийн тамганы дор хавхарч бүлэх зан үйл хийдэг байсан тийм бөөнөрөөс яг миний сонсноор ихэвчлэн халах бөөнөрт л байсан юм шиг байгаа. Дахад бөөнөрт бол тийм дуулж л байгаагүй юм тийм ээ. Байгаагүй ах хоёр нь тэр төрийн эсрэг тэр хавхарч байдаг бөгөөд байгаагүй. Ихтэй байсан байх ч талтай. Яагаад гэхэд одоо тэр хүмүүсийг чинь одоо манай нутагт тэр 3 утгын хар тэнгэр гээд одоо агрын тэр 13 хайрхан гэдэг ирдэг. Тэрийг болохоор чинь тэр өөрөө довшгорлоогаад аргалж чаддаггүй байсан мөртлөө тэр бөөнөрөөс чинь хошуу тамгнаас бүр тэр тамгын газраас жасын сүргээс одоо ингэж урлаг залдаг гэж одоо тэр төрийн тахилгыг хийлгэдэг байсан байгаа юм л да. Төрийн одоо тэр хар тэнгэрүүд 3 утгын хар тэнгэр тэр 13 тэнгэр мэнгэргээ тэр тэрнүүдийг чинь тэр бөөнөрөөс чинь бас чадвартай нэг юм ингэж гол шилжүүр сонгож аваачаад урд залж аваач тэр нэг тахилыг хийлгэхдээ төрийн тахилыг хийлгэдэг байсан байгаа. Тэгэхдээ тэр төрийн тахилыг хийж чадаж байна гэдэг чинь төрийн эсрэг бүл хэмжээний чадвартай хийх магадлал өндөр байсан байна. Та одоо саннаас төрийн тахилгатай хайрхан гэж ярьснаас эмээгээ та ярьж өгөөч. За тийм тэгээд энэ Жимби Зайрангийн тухайд бол юм байна. Тэгээд тэр төрийн тахилэг гэснээс одоо манай тэр аав маань эдэн тэр цэмбэл удган гэж одоо жаварчин тэнгэр гэж хаа газраас одоо жаах нөгөө бөөмөн даяарчсан байгаа болооч гэдэг юм уу ерөөсөө удмаа мэддэг ч хүн байд юм уу мэддгүй ч хүн байд юм уу тэр бол мэдээж тэр онгодын удмын хүмүүс бол биш л байгаа юм л да. Хаа байсан Улаанбаатар хот хаа байсан ерөөсөө эдэн тархан хаа байсан хотод дандаа огт юу ч мэдгүй хүмүүс очоод нэгээд хүмүүс өксөрөө тэгээд бөөмөө тэгээд өхөөд хүмүүс очиж тэнд одоо тахилыг шүтлэг хийж даатгал юм хийж байна гэдэг ерөөсөө ингээд
очдог болсон. Бүх хүн мэдэх тийм онгод байгаа шүү дээ. Их том онгод. Жаартай. Онгод болсон. Тэгээ энэ одоо жавартай гэдэг байхгүй юу? Жавартай тэр тэгээд яг тэр нөгөө сүүлийн удаа хийсэн тахилганыхын талаар ярьж тий энэ хүн болохоор манай тэр жавар тэмээ маань болоход залуухан насндаа уйд болцсон байгаа. 40 хэдэн наснда уйд болцсон. Тэгэхэд дандаа ер нь хамгийн том нь 5 7-8 настай тийм л хүүхдүүд өнчин орхиод уйд болцсон байгаа. Эгээ зүгээр байсан удган. Тэр яасан бэ гэхэд хошуу тамгын газраас одоо аймаг энэ засах захиргаанаас хошуу ноёдууд нийлээд тэр 3 утгын их тэнгэрийг төрийн тахилэг үйлдэхээр болохдоо заавал аваач дандаа тэр цэмбэл удгыг аваачдаг байсан байгаа. Тэр бөөг аваачж ойлуулдаг, тэр бөөгээр л арга дуулдаг, тэр байг л ус авдаг. Тэгээ сүүлийн удаа оч тэрийн тахилэг одоо гуйл урилгаар очиж тагсан байгаа. Тэр тахид нөгөө хошуу тамганы жасын сүргээс одоо 27 соёолон малаар барьж цогдөг байсан байгаа. Өмнө нь одоо тэр нөгөө жасын сүргээс гаргаж одоо нөгөө бөөд улсын сангаас гэсэн. Тий. Одоо нөгөө тактикаа үйлдлийн дараа ийм 9 эр хон, 9 эм хон, 9 адуугаар 9 өхөр чинь ингээд баахан тийм их малаар 3-9-27 малаар ингэж барьж цогдөг байсан байгаа. Тэгэл яг очоод тэр 3 утгын хав тэнгэрийг дахиад эрүүл саруул инээтрээ үүч юмгүй тийм бөөгээд тэгээд наашаа гэрлүү нөгөө тусгай хүмүүсээр гэрт нь хөргүүлсэн байгаа. Тэгэхэд урд нь болохоор нөгөө барьчин төгсөн шан харамжаа аваад авчраад ингээд нутгийнхаа хүмүүс ядуу янз бүрийн амьдрал авахтай дорх тийм хүмүүс айлууд мэдүүд тэгээд тараагаад өгчдөг байсан байгаа. Өөрөө яг нэг контейнер авдаг байсан байдаг. Тэгээд тарааж өгчөө тэгээ болоод байдаг байсан байгаа. Сүүлийн удаа тэр тахилэг үлдчихэд уцхаар болохт нь нөгөө барьчинд нь шан харамжинд нь өгсөн нөгөө малыг чинь тусгай хүмүүс гаргаад тэгээд тэр малыг нь гэр мэрэнд нэгээд нөгөө бөөтэйгээ хамт хөргөж өгдөг байсан байгаа. Тэр удаа бол би барьж авахгүй гэсэн байгаа. Дург утсан байгаа юм л да. Тэр жавартай хэд маань. Одоо бол би барьж авахгүй. Хэрвээ тэгсэн одоо авах ёстой гэдэг нэг хошуу тамганаас яагаад авахгүй байх вэ? Авч л таарна одоо. Нөгөө авахгүй бол хэний мал болохгүй нь буцаагаад өгөхөр бол авахгүй гэдэг нөгөө удаа маань дургуйцаад ингээд зөвхөн өөрөө харьсан байгаа юм да гэрлүүгээ мал авахгүй. Тэр мал жасынхаас өргөт бэлэн авчид нөгөө тахилгын чинь бэлдсэн тахилыг дуулсан гут ингээд яхаар мал ингээд бэлдээ тавьсан 27 мал. Тэгээд авахгүй гэдэг. Тэгээ гэртээ ирээд ирэхдээ нөхөр нь тэгсэн байгаа юм. Сөүлд одоо суусан тийм хүн байсан байгаа юм л да. Тэр багцуудтай хүүхэдтэй болтноос нь хойш одоо ганцгүй байж байхад нь ирж хамтран амьдарч байсан нөхөр нь. Тэгээд яагаад нөгөө малаа яагаад авчихсангүй вэ гэдээ асуухтаар өгөөг одоо тэр малаа авч болохгүй. Тэрээсээ яарсан ч битээ аваараа тэндээс мал авч болохгүй юм шүү. Тийшээ тэр засах юм төр засахтай байг засахаас өргөж байг. Би одоо надаас чинь одоо эндээс тэр малаас нэг ширхэг мал авах юм бол би одоо тэсэхгүй шүү. Тэрээсээ би бол ерөөсөө амьд явах хугацаа болно. Шууд дуусна одоо ингээд. Тийм учраас би болохгүй авч болохгүй. Миний 8 наснд маш том цөвтэй ийм асуудал тахилэг болчлоо. Тэр тахилыг хийснийхээ оронд би юм авах юм бол одоо тэр тахилгаар дамжуулаад миний одоо тэр 3 утгын хар тэнгэр намайг миний сүнсийг бол авах гээд байна. Ийм учраас барьж авч болохгүй гээд. Мингүүд нөхөр нь нэг жоохон тийм шунхаас ичгэлж байсан юм тухайн үед. Одоо тэр их малыг авуулгүй яах вэ? Ингээд боллогоо очоод их нэртэй хэллүүгээ нэг дахиж очоод хушуу тамган дайгуур ороод тэр манай их нэрийн одоо тахилгын барь шан харамжинд ирсэн
тэр мал хаана байна. Тэрийг авахар ирлээ. Аваад иргэлээ. Тэгэнгүүт нөгөө нөхөр нь ирж нөгөө бөөг төлөөлсөн хүн ирж байгаа юм чинь нөгөө за тэнд байгаа тэндээс очиод ав гэсэн бичих мичгэн ингээд хийж өгөөд тамга мангын дардам игээд жасын сүргээс очиж ав тэтгэм мал байгаа гэх. Тэгэнгүүт нөхөр нь туугаад ирсэн байгаа юм л да. Гэр дээр туугаад аваад ирсэн байгаа. Тэгс нөгөө хүүхдүүд нь жоохон хүүхдүүд. Тэгсэн нөхөр нь яваад 2 хоног байтал нөгөө бөөгийн биеийн муудсан байгаа юм л да. Гэртээ байж ингээд гин. Тэгэл биеийн бүр муудаад 2 хоногийн дотор маш муудсан байгаа юм. Маш их хүнд гин тэгж муудсан. Тэгээ ингээд орондоо босох танкдгүй хөвчээсэн. Байтал нөгөө жоохон хүүхдүүд нь гаднаас оронгууд ирээд ээж аав баахан олон мал аваад ирлээ. Аав маань олон мал туугаад хүрээд ирлээ. Гэл одоо баяр хөө болтлоо. Хүүхдүүд мэдгүй. Тэгээ хүүхдүүд ороод ирсэн байгаа. Тэгэнгүүт нь за тэгэл шууд хүүхдүүдтэй захиагаа загсан байгаа. Одоо жоохон. За одоо юм ээж нь одоо ингээд амьд явах хугацаа өнгөрлөө. Маргааш ихт би одоо ээж нь амьд байх боломж байхгүй. Одоо энэ малыг авчны ахлаар аваад ирж байгаа юм. Хүний амь насчихсан бодохгүй. Тэгээ хэдэн хүүхдүүд та нарыг өнчин ороход явах болдоо. Ингээд маш их харамсаад ингээд цаашаа хараад хэвдсэн байгаа. Тэгэл 3 хоног маргааш өгдөө өнгөрцөн байгаа. Тэгээ одоо тэр манай аав бөлөгтөр түрүүн үеийн тэр сайн бөөнөр байдаа одоо тэр сөрөн уу бүүдэ эмээн байдаа тэр хүмүүс бөөлөхөд онгод болоод одоо тэр жавар тээж орж ирдэг байхгүй юу? Тэр орж ирэхдээ дандаа тэгж ордог байхгүй. Хэдлэг нь тэгж хэлэгдэг. Ханьсан хань нөхрийнхөө ханд чадахгүй сэтгэлээс болж алд. Хөхөө шууд онгож байх үед хөхөөртэй айраг шуугж байх үед ханахгүй чадахгүй хань идлийнхээ шунхаа сэтгэлээс бол алтан юм алдсан. Олон үрээ нялх үрээ өнчин хаяад алтан юм алдсан гэд аймаар ууртаа тэгж ордог. Бүх тэгж ордог тийм онгод байхгүй тэгж авардаг. Тэгээд яг 6 сарын 1 сарын шинийн 3-нд очтод тагсан байгаа. Тэр тактик үйлдэхэд тэр үе чинь яг л хөхөө шууд онгод байдаг үе. Яг л нэг сүү цагаан айраг чинь шуугсан тийм гоё 100-ийн сар байхгүй юу? Тэр үед тэгж бас болтоо. Уг нь өөрхийн өөрөө мэдсэн юм шүү дээ. Тийм өөрөө мэдж авч болохгүй. Өөрөө мэдээд амьд явахын тулд хөөхтэй өнчин орохгүй төлөө тэр хэдэн мод явахгүй тэрээс авахгүй байхад нь нөхөр нь очоод хүчээр аваад ирсэн байхгүй. Тэгэл тэгж өнгөрөөд тэр тэгж бууд онгод бол бууж орж ирэхдээ хүртэл тийм амар их догшин ширүүн. Тэгээд манай тэр жавартан ээжийг болохоор 100-ийн сар дугаасаа дэхэн үед манай аав амьд цэрүүн байх тэрнээс өмнө угаасаа тэр тахилэг юм үлдэхдээ 100-ийн сар дээрээс очиж тахдаггүй байсан байхгүй. Тахилж юм өргөдөггүй. Яагаад гэхэд нөгөө амин насаа алдсан үе ширүүн цаг үед. Тийм яг тийм цаг үед очихлоор маш ширүүнч байдаг, догшинч байдаг. Тэгээд ер нь баргын бөө мөн очлогт төгч ирдэг ч үгүй ерөөсөө тэгээд дандаа намрын ихэн сар тэгээд тахилэг юм өргөдөг. Тийм онгод байсан. Тэгээ одоо болтон дээрээс сүүдийн үед болтон юу 100 ч байна уу ерөөсөө өвлж байна ерөөсөө 100 мөн ерөөсөө тэр нэрнтүүд байхгүй шүү. Хэн хаанд тийм байхгүй ерөөсөө дуртай үед очоод тахдаг юм болцоод хамаагүй болчиход байгаа юм тийм. Хамаагүй бол. Ер нь бол жоохон буруу тишээ гэл гэсэн. Жоохон тэр нь бол яг буруу байх л да тэр. Гэхдээ эсвэл ингээд аргадаж очиж тахисаар ягаад зөөлөлчнө гэж байх вэ? Байна л дээ аргадаж тэр бас тухайн үед нөгөө бас чинь хэдвэр онгод байлаач гэсэн бас тухайн үедээ бас нөгөө шин тутамдаа нэг 10 20 жил 30 40 жилдээ жоохон догшин тийм байдаг гэсэн бас нөгөө олон төмнийхээ тусын тул явдаг нөгөө бөө гэдэг хүнийхээ хувьд тэр хүнийхээ нөгөө хийх ёстой нөгөө тангаргийнхаа өргөсөн тангаргийнхаа дагуу бас цүйдээ нөгөө олон төмөндөө жоохон үер зөөлрдөг тав байгаа л да тэр болгон ягаад хаашаа суугаад байвд чинь намрыг хүлээхгүй
очиж тахлыг өргөх шаардлагатай зөндөө олон түмэн байх ёстой. Дуны сард очих санаа сэтгэлтэй. Тэрийг нь бас цаанаас харж байгаа мэдж байгаа юм болохоор бас тэрэн тал дээр зөөлрөөд уяраас үүдээ одоо ингээд бусдаа нэг олон түмэнтэйгээ бас санаа нэгдмэл арга тулсыг нь бас хийгээд өгдөг. Болох болохгүй зовлон зүдгээс ангид өрөөдөд өгөх санаад тийм талаасаа бас нэмэглэх талаас. юу болсон л байх л да. Одоо би өвөх нэг юм асуух гэж явахад тодруулах гээд ингээ үдсэж байгаа хүмүүс манаас толгой нэргэж магадгүй тийм ээ. Нэг болохоор цэмбэл удаан ингээл нэг болохоор жаварт ээж гэдэг. Энийг та нэг сайхан нэг хүн юм аа гэдэг нэг ойлголоо. Тийм ээ энэ жаварт ээж гэдэг нь цэмбэл удаан гэдэг амьд авахудаа нэрлэгдэж энэ мэн болохоор нэг л хүн байхгүй одоо тэнгэр цэмбэл удаан гэдэг хүн мэн яг хөө тэр жаварт гэдэг ууланд аваачиж хөргөлсөн л байгаа байхгүй. Тий асарлах гэдэг. Тий асар масыг ягаад зосоо тэгээд ах дүүр хүүхдүүд нь аваачиж хөргөлөөд тэгэл одоо жаварт нэрээр нэрлээд яваад байгаа болохоос биш энэ цэмбэл удаан гэдэг нь нэг л хүн байхгүй. Ганц хүн одоо нэг нь болохоор уулынх нь нэрээр нэрлэлсэн тэр уулын ээж нэрчээд яваад байгаа байхгүй. Тэгж авгаалаад яваад байгаа. Тэрээс биш энэ яг юм дээр нэг хүн л байхгүй юу? Нэг удаан хүн. За өнөөдөр ийм сайхан түүх хуваалцаж бас их сэтгэл хөдлөлөө танаа эмээгийн түүхийг сонсоод өмнөж сонсож хат бас сонсох болгонд л их дотроос их гэж өрөвдөж өмөрч тий өмөрөх нэг тийм мэдрэмж төрдгийн одоо тэр бөө хүнийхээ хувьд бол хийх ёстойгоо хийгээд мэдэх ёстойгоо мэдчих чад дэрэгдэх хүмүүс ойлгохгүй бахтаас ямар хэцүү идэг тий ийм бодогддөг ш. Тэгээ энэ жаварт ээж дээр ингээд ярихэд яриа сууж байхад ер нь хүн ямар ч хүн эргцүүлэн бодоход бол ер нь маш тодорхой энэ бөөхөн ямар аймаар хүчтэй ямар аюултай том зорилготой ард түмнийхээ төлөө тэр олон түмнийхээ тэр улсынхаа төлөө өмнөөс одоо хөөхтүүдээ өнчин ороход амиа өөрийнхөө амь насыг өргөтлөөгөө ийм аймаар зүтгэдэг байх нь байдсан байгаа байхгүй юу. За энэ сайхан түүхийг хуваалцсан танд маш их баярлалаа. Тэгээ дараагийн дугаараар хоёлаа дахиад сонирхолтой түүхийг хуваалцъя тийм ээ. Тэгээ. За баярлалаа. За баярлалаа тэгээ.